Аймгийн 2026 оны аймгийн аварга шалгуулах багийн харваа мөн цуваа харваа маань өнөөдөр эхэлж байна. Энэ жилийн хувьд бол онцлог жил түүний тамгын газар, соёлын хэвтэс, биеийн төмөр спортын газартай хамтран бид гэрээ байгуулж сумдад сурын шат дараатай сургалтуудыг явууллаа. Энэ хүрээнд бүх сумдуудаас соёлын ажилтнууд хамрагдаад сумдаа очиж тэд маань 93 наадам сурынхаа харвааг зохион байгуулах юм үүрэгтэйгээр ажиллаж байна. Энэ жилийн хувьд бол Аранга аймаг анх удаага үндэсний сурын улсын аваргыг бол өөрийн орон нутагтаа ингэж хийх эрхээ авсан. 6 сарын 20-21-нд Ара комплекс дээр болно. Энэ хүү улсын аваргын ерөнхий ивент тэтгэгчээр зөөр захиралтай Ара комплекс хамт олон ивент тэтгэгчээр оролцож байна. Мөн аймгийн засаг даргын тамгын газар, соёлын хилтэс, биеийн төмөрийн спортын газар хамтарсан улсын аваргыг хариуцлагатай хийх ийм төлөвлөгөөтэй байгаа. Аймгийн засаг дарга маань захирамж гаргаад аймгийн биеийн төмөрийн спортын газар, соёлын газраас дэмжиж энэ жил хаавар сургалж явуу гэдэг. Энийхэн дагуу сумдаа бас Монгол Улсын гоц харваа шинжлүүлэгчдтэй хамт ирж 5 хоногийн сургалт хийгээд анх удаага хотын баг өнөөдөр аймгийн аварга шалгуулах тэмцээнд багийн харваанд харуулж байна да. Аранга аймагт анх удаага улсын аварга шалгуулах тэмцээн болох гэж байна. Үндэсний сурын харвааны оюун анд мэргэн маань осоо төрүүлж мэргэн болсноос Монгол Улсын хэмжээнд мэргэнгүй мэрэгэнгүй байна. Тэгээд дараагийн мэрэгчүүд төрөх том бэлтгэлүүд энэ улсын аваргаас хэрхэн зохион байгуулснаас ер нь үндэсний сурын улсын аварга зохион байгуулсан аймагуд орон нутгаараа бэлтгэхээр бас маш том амжилт гаргадаг. Говьлтай аймаг бусдын аймагуд бол харваачтайгаа хөдөлмөрийг үнэлж тодорхой улсын наадам төрүүлэх юм, улсын наадамд байрлуулсан тохиолдолд эхний даван байрлуулсан тохиолдолд тодорхой шагналын сангийн урьдчилан зарлчж байгаа, бас амьдрах цаашаа боломжийг хангаж байгаа. Сарангаачууд энэ дээр анхаарч бас энэ талаар захирамж энэ дээр гаргаж ажиллаад бас зүгээр улуул гэж. Тэгэх юм бол бас сарангаачууд Монгол Улсын төрийн баяр наадмын алтан зурхаг чимж олон мэргэнтэй болж арангаачуудаа дуудуулах, уул усаан баярлуулах, нутаг усаан баярлуулах байхаа гэсэн бодолтой байна да.